За миний охин одоо ингээд хичээл сургууль эхэлчлээ. Тэгэхээр монголчууд одоо манайхан бүгдээрээ л нэг хичээл сургууль орохоор нэг 7 хоногийн хоол, 14 хоногийн хоолныхын бэлтгэлийг хийдэг шүү дээ. Манайх ч гэсэн хийдэг. Хуучин хийдэг байсан. Энэ жил чи яг юу хийж гэн бас шинээр бас юм хийнэ гэсэн шүү дээ. Нэг бахан солонгосын юм үзээд байсан. За тэрнийг нэг жаахан яриадах юм. Хуучин хийжсэн юмнаас их. Хуучин хийдтий. Хуучин хийжсэн гэвэл одоо инхний ээлжинд энэ махан төрлийн гэвэл бөөрөх юм аха. Бөөрөх юм аха бэлдээ тавьчихсан юм. Бөөрөх юм аха. Дотор нь юу хийсэн та нар? Жохон өөрсдийнхөө одоо нөгөө амд чанарыг тааруулаад бислогоос дотор нь хийжүүл бид нарт илүү гоё яадаг болохоор бислогоос хийсэн байгаа. За тэгээд энэ болохоор котлет. Тийм. За тэгээд өөр махан төрлийн гэх юм бол аваа бид нар нөгөө өмнө нь бууз банш бас таны захиалгаар хийдэг байсан шүү дээ. Тэгж жагаад яг эднэрийгээ бодвол арай борлуулдаггүйсэн баггүй манай гэртээ байсан. Тийм. Тэгэхээр тэрийг энэ удаа хийгээгүй. Зөвхөн лагер дээр л хийж байгаа гэсэн үг. За тэгээ дараагийнх нь яг өмнө нь хийдэг байсан юм гэх юм бол мөгний зутан шүлнүүд байгаа. Зутан шүлнүүд. Дана бүгд зутан шүлнүүд. За ингээ сайхан бэлдээ тавьчих. Энэ мөгний зутан шүлнүүд. Зутан шүл ингээ 3 төрлөө. Энэ болгоно үстэй. Болгох биш аваа. Халаагаад гисгээгээ хийх гэсэн. За болчихсон юм биш үү? Ерөөсөө болчихсон. Энэ брокколины зутан. За брокколины зутан шүл. Энэ хулууны зутан. Булууны зутан шүл. За 3 төрлийн шүлтэй биш үү? Тийм ингээ. Одоо дахиад булууны шүл хийсэн шүү дээ. Тийм. Булууны ясныхаа шүлийг хийн. За ясныхаа шүлийг гаргаад авчихсан. За тэр бол нэлийн удаан хадгалагдав. За шинээр юу хийсэн? Шинээр юу хийсэн бэ гэхээр энэ болохоор айгуу гоё шинэ өгөрцөө авч агаад өгөрцөөгөө ингээд дарцсан гэх юм уу? Ингээд үү? Тийм. За. Одоо энэ рүү шууд идэхэд байж болно. За болж. Тэгээд ингээд яг хичээлээ тарж орж ирэл та нар юм ийдээ тий? Шаардлагатай бол энээсээ жоохныг хийж аваад сургууль руугаа ч авцсан болно шүү дээ. Тийм. За. Энэ юу? Энэ болохоор соёолж. Соёолж. Гой гүнждийн үр гүнждийн тостой холиод хийсэн. Айгуу эрүүл юмнууд байгаа бүгдээрээ. Баярлалаа.